Одоо өөртөө замд өөртөө хоёр талтай дөрвд машин хэд хэдэн моцикл цагдаа нар өнөөдөр хөөгж зайлвч. Юунаас энэ уулын цаагуур тойроод эсвэл урдчилж очиж бэлтчихэд морь гараад явхад ямар ч хяналтгүй орж ирчээд байна. Энэ нь хүүхдийн амь насанд аюул учруулах төвшөнд хүрчээд байна. Яг үндсэндээ энэ шороон дунд морьтойгоо хүүхдээ харах нь битээгэл урд явж байгаа томоо морьноос том машиныг хүүхэд харахгүй очиж мөргөөд ухаан алдаж унтсан тохиолдолд нэг биш тохиолдол гараад байна. Одоо үнэндээ эн чинь дахиад даамжирвал хүүхэд машиныг харахгүй байгаа юм чинь машинтай жолооч нар морьтой хүүхдийг харахгүй байх нөхцөл байна шүү дээ. Дээгүүр гараа явуулахыг яах юм бэ? Миний танил хүүхэд шүү дээ. Би бол ойлголт санал гаргаад уяачтаасаа саналын сонсъё уяачтай холбооныхан маань яах вэ хамтар шийдэх гэсэн ийм санал гаргаж байгаа байх гэж ойлгож байна. Та бүхэн нэг талд нь шийдэх юм уу? Эсвэл ийм зохион байгуулалтанд орохын тулд тэр машин тэргээд болиулдаг хүн амтан байвал хэлж өгөөч гэж байна. Монголын мянган хүүхдийн нэрийн өмнөөс би танахтаа уриалж байгаамаа. Холбооны зүгээс нь урлагийн зохион байгуулалттай чанартай зөв шударга техникийн төлөө бүх асуудлыг хийж байна. Одоо орж ирсэн мордыг хүртэл бид нэр дахиж үйлдвэрлэл байдлыг тогтоож, хасаж, шийдэл гаргаж ажиллаж байна. Гэхдээ бид нар бүгд л адилхан. Тийм ээ? Энэ дэг тэнгэрээс нэг хүн унаад ирсэн юм биш. Бид хамтдаа уралдаан наадмуудаа хийх гэдэг юм. Энэ үгний маань тав хүн болсон байлгаараа тэгээд энэ тандар маань бол байж байна. Тэнд машинтаа зогсоод энэ тэнд дахиж уусаад тэнд яваад. Тийм ээ? Ийм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийг бол цагдаагийнхантаа бид нар эргэж уулзаад энийг маш чанга гэх юм. Ерөөсөө явж байгаа машин болгоны төгсөөгөө шивчг өнөдийн хураа жавх барих тэр гоо аргыг орё. Одоо шүтгэе ш. Шүтгэе. За соёлоо мордороо.